Скрикика па. Тукуку. За бас. За. Бум. Бум. Юу асгаатглаа. За сайн уу? Юу вэ? Тэгээд өнөөдөр болохоор бас л ерөнхийдөө өөрийнхөө хамгийн дуртай аимшиг кинонуудын нэгийг ревю хийх гэж. Тэр кино бол мэдээж найруулагч Франк Дарабонтын 2007 онд нээлттэй хийж байсан The Mist кино байгаа. Франк Дарабонтыг бол манайхан бөөнөрөө мэдж байгаа шүү дээ. Бүгд цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын нэг гэгддэг. За бүр IMDb-гийн топ 250 дээр бол загалмайсан эцгийн дээр ранкны нэгд бичигддэг The Shawshank Redemption-ыг найруулж исэн найруулагч. За бас л маш том masterpiece болох The Green Mile-ыг найруулж ирснээс гадна бидний хайрт Walking Dead цувралыг дэлхийд мэдлүүлж исэн уран бүтээлч шүү дээ тийм ээ. Тэгээ энэ Mystic-ийн хувьд гэх юм бол ер нь баг Walking Dead цувралтай нэлээд олон юмараа ижил төстэй баг Walking Dead-ийн blueprint кино гэд хэлчихэж баг болохоор тийм кино байгаа. Walking Dead бол тэ мэдээж зомбитэй цуврал шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь яг үндсэн аюул, үндсэн эсрэг дөрүүд, үндсэн чөтгөрлөг элементүүд нь ихэвчлэн зомбинууд гэхээсээ илүүтэй энгийн хүмүүсийн нэг нэгэндээ хийж буй муухай зүйлс тийм апокалиптик ертөнцид хүмүүс яаж хувирж эвдэрж өөрчлөгдөж болдгийг харуулдгийг яг адилаар Mist гэсэндээ үл мэдэх манан дунд янз бүрийн аюултай амьтад байгаад байна гэдэг орчинд дэлгүүр дотор гацчихсан хүмүүс хоорондоо яаж хагаралдж гин ямар зөрчлүүд үүсэж гин гэдэг дээрээ илүү төвлөрсөн кино байхгүй. Мэдээж тэгээ Mist бол домогт зохиолч Стивен Кингийн зохиолоос сэдвүүлэн хийгдсэн кино. Тэгээд хүмүүс бас нэг сайн мэддэггүй юм шиг байгаа нь Shawshank Redemption болон The Green Mile хоёр ч бас хоёулаа Стивен Кингийн зохиолоос сэдвүүлэн хийгдчихсэн кинонууд шүү дээ. Стивен Кинг угаасаа Франк Дарабонтод амар хайртай дуртай тэгээ өөрийнх нь зохиолуудаа сэдвүүлж хийжсэн кинонуудаас өөрийнхөө хамгийн дуртай кинонуудаа нэрлэхдээ Франк Дарабонтын 3 киног буюу Shawshank Redemption, Green Mile тэгээд өнөөдөр онцолж байгаа Mist киног дурдсан байдгийг. Яалтчгүй Стивен Кингийн Mist-ийн тухай дандаа сайшаалтай юмнууд ярьсаар ирсэн. Тэгээд ер нь бол Стивен Кинг өөрийнх нь зохиолыг хэд өөрчлөөд эсвэл за зүгээр л нэг ерөөхдөө ер нь өөрийн ингээд зохиолыг өөрчлөөд кино хийсэн тохиолдлууд айгүй дургу байдгийн штэ. Stanley Kubrick-ийн The Shining-ийг хүртэл энэ шалтгаанаараа зохиолыг шал өөр болгоцсон. Шал тэн кино байлаа гэжсэн хүн шүү дээ тийм ээ. Тэгэхэд энэ Mist дээр бол бүр яадаг вэ гэхээр бүхэл бүтэн зохиолынх нь төгсгөлийг Франк Дарабонт тэр чигээр нь өөрчлөөд шал өөрөөр төгсгсөн байхад Стивен Кинг дургуутсах нь битгээл бүр эсрэгээрээ энэ төгсгөлийн шийдэл нь миний зохиолын төгсгөлийн шийдлээс ч илүү сайн бөгөөд төгс шийдэл болжээ. Би яагаад энийг бодоогүй болоо гэж хэлжсэн байдаг. За ер нь бол тийм байна. Тэгээд үйл явдлынхаа голоорч тэр төгсгөлийн гүнзгий ревю дээрээ ч тэр кино бодсон түгтэй холбоотой янз бүрийн юмнууд олон талаа юм хуцаж бас магадгүй шүү. За тэгээд ревюгүй гээд оноогоо өгдгөр угаасаа өгнө. Өнөөдрийн мэнд дугаартай Тимбарк гундаа сайхан хамтран ажиллаж байгаа. Тэгээ хоолоогоо сайхан чиглээд бичлэгээ эхлүүлье. Юу асгаатглаа. За чиний төлөө. Асгаж цудагч чамруу биш урагч марууч даруухан халуухан шөнүүдэд дурандаа дууралж дурхусаа сэрэгж хөвчүүдийн дууралж дахиад би дууралж Тэгэхээр кино маань шөнийн цагаар өрөөндөө зураг зурчихсан сууж байх Дэвид гэж гол дүрээрээ хэлж байгаа маа. Өрөөнийх нь хан дээр байгаа юмнуудыг сайн ажиглах юм бол мэдээж за энэ улаан шаар барьцсан хүүхдийн зураг бол Стивен Кингийн этийг санагдуулмаар зураг байгаагаас гадна хажууд нь мэдээж Франк Дарабонтын өөрийнх нь найруулсан Shawshank Redemption-ы постэр байгаа юм. За тэгээд үлдсэн хоёр постэр нь болохоор Франк Дарабонтын яг өөрийнх нь үзэх дуртай хүндэлж явдаг хоёр кино буюу эхнийх нь мэдээж 1982 оны John Carpenter-ийн The Thing, нөгөөх нь бас Guillermo del Toro-гийн Pan's Labyrinth-ийн постэр угаамаа. Шүнжэнгөө ёстой бороо орж мороод шуурж ирсэн. Маргааш өглөө чаваас урт талбайдах мод нь үндсээрээ хугарж унахта Дэвидийн ажлынх нь өрөөг юучгүй сүйдгээд гисэн байлээ. Тэгснэ завс хөрших нь мод нурахта тэдний одоо boat house гэдэг нь шүү дээ. Монголоор юу гэх юм бол одоо завны байшин гэж настай. Тэрийг нь бас няцдараад эвээ минь болгоодгсан байгаа. Гэтэ тэр гайгүй заяа. Хөрш айлынх нь Brent гэж залуугийн 1980 онд үйлдвэрлэгдсэн R107 SL Generation-ы Mercedes-Benz 450 SL гээд 2026 оны ханш руу үнийн шилжүүлэх юм бол $150,000 үнэтэй гангаан амтны модон даруулаад үхээд гисэн байлээ. Галзууж байх те. Дэвид тэгээ удахгүй угаасаа манан буухж байгааг ч анзаарсан, байшин гааж засах ёстой байсан болохоор хүү биелигээ дагуулад за бас Brent-ийг машиндаа суулгаад дэлгүүр орохоор явж идэг. Замдаа бөөн цэргийн машин
машинуудтай таардаг байхгүй. Тэгээд тэр хоёрын ярьж байгаагаар бол эдний хоттой ойрхон байдаг. За бараг тэр нөгөө манан бууж ирж исэн уул хавцаа юм шиг байгаа. Нэг тийм бөөн цэргүүд энэ төр байрладаг судалгааны лаборатори байдаг юм шиг байгаа. Нутгийнхан болохоор эднэрийг тэ харийн хүмүүс олцоход тэд нар дээр туршилт хийдэг мэдэг. Янз бүрийн таамаглалч гэх юм уу, цуу ярианууд ч гэх юм уу ярьдгийн байлээ. Хамгийн гол нь эднэр тэгээ тэ бөөнөрөө баазаа орхиод хамаг хурдаараа тосхныг орхиод одоо явж гинэ гэхээр нэг л юм болохоо байц юм шиг байгаад байгааз. Гэтэ Брент бол нэг сүртэй юм бодохгүй л байлээ л дээ. Баазынхан тогон тасарсан байлгүй дээ ухааны юм ярьж идэг. Очиход исэн дэлгүүр дээр очиход угаасаа ойлгомжтой штэ. Цагаагаар муу байгаад байгаа болохоор тентхийн хамгал хүмүүс хүнс мүсээ базаах гээд нойлын цаасмаас авах гээд дэлгүүр нь бив битүү байх нь тодорхой. Угаасаа ер нь жижигхэн тосхон болохоор нутгийн уугуулууд бол ихэнх нь нэг айгүй сайн таньдгийн байна лээ. Дэвидтэй найзуудтайгаа уулзж гайтай л дэлгүүрийн ажилчидтай мэндэл зэндлээд яваад байгаа. Мэдээж дэлгүүрт нь бас нутгийн уугуулууд биш аялж зугаалж яваа эсвэл шинээр ирсэн иргэд энэ төр олноороо байгаа штэ. Тэд нар дунд нэг сонирхолтой хүмүүс байдаг нь нөгөө уулын баазын цэргүүд. Тэгээ дунд нь нэг арай жоохон том цолтой цэрэг юм шиг байгаа зогсцсон. Бид нарыг эндээ үлд гэдэг тушаал гаргасан. Би хажуу талын эмийн сан руу орчхоод ирээ 5 минутын дараа гадаа уулзсан шүү гэхэд нөгөө гурван цэрэг нь явах боломжгүй болсон гэдэгтээ нилээл сэтгэл дундуур байх шиг байлээ. Хэлээд байгаа штэ. Тэр бааз дээр л нэг юм болохоо байцсан байна гэдэг. Удалгүй дайн гэ тентхийн уугуул нэг ах хүү хамарнаасаа цус урсгацсан байдалтай дэлгүүрлүү гүүж орж ирэнгүүтээ манан дунд нэг юм байна. Тэр юм Джон Лиг аваад явчихлаа гэд орилоод эхэлдэг. Тэгээд эдгээр хүмүүс маань бөөндөө сайхан энэ дэлгүүр дотроо гацчихж байгаа юм аа. Нөхцөл байдал тодорхой болтол гадагш гаралгүй эндээ хүлээцгээе гэдэг шийдвэрт хүрэхэд дунд нь байсан нэг эмэгтэй хөөх юм нь хоёрын хоёр жоох хүүхдээ гэртээ харах хөнгүүгээр хоёуланг нь үлдээсэн юм байлээ л дээ. Би хүүхдүүд рүүгээ заавал явах ёстой гэд гараад явдаг. За тэгээд энэ байдлаар хэдэн цаг өнгөрсний дараа Дэвид Бейлиг түр нэг таньдаг эгчдэр үлдээчгээд хүнжил энэ төр хаах гээд арын агуулах маягийн эсэх рүү н орж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тэр агуулгын гадагшаа гардаг төмөр хаалганыхын цаана бараг тийм бавганаас ч том гэмээр нэг юм амар том юм ингээ орох гэж дайраадж байгаа юм шиг төмрийг ингээ гаднаас нь түлхэхэд дуургаад байдгийг. Шууд буцаж дэлгүүрлүү оронгуудаа ойрхон байсан эдэн нөхдүүдэд юу сонсон тухайгаа хэлээд дагуулах руу ороход угаасаа нөгөө эдэн итгэхгүй л байгаа юм л да. Жим гээд нэг залуу нь бүр нэг дэлгүүрийн ажилчин залууг гараад юу байгааг нь шалгачгаа энэ төр гээд Дэвид үгүй би юм сонсон гэдэг штэ гэхэд Жим яасан чи том захиалагчдад зураг зурж өгдөг амжилттай карьертай зураач гээд бид нарыг дээрээс харж харцах гээд байгаа мó гэж хэлээ. Хин ч юусоо тийм яриг баг чи яасан инсекюр аргуулгүй. Yeah, right. What the fuck? Тэгснэ Жим нохой сая бүр ерөөсөө туслах гэж оролдоогүй ирнэ. Дараа нь "Гүй би яаж юм байгаа гэж мэдхий. Чи юу сонсноо арай жоохон тодорхой тайлбарлахгүй яасан энэ гэж хуцаад. Гэтэ үс явах дараа нь баахан уучлал гуугаад жинхнээсээ л гимшээд ах шиг байл шүү дээ. Тэр яг уу одоо шууд саяны харсан мангасаа дэлгүүрт байгаа хүмүүст хэлье гэхээр галзуу солиотойгоор л дуудуулна шүү дээ. Тэгээд юм болохоор эхний ээлжинд арай ухаантайгаар нэгэд Дэвид нөгөө хөрш айлынхаа Брентийг тусдан дуудаж уулзаад манан дунд ямар нэгэн төрлийн мангас байгаад байна гэд хэлэхэд угаасаа итгэхгүй л дээ чаваас ийм үед та нар бас намайг пранк ташаага болчихлоо гөлгнүүдэ гэд бүр хэрүүлээгээд хэллээ. Хэрүүлийн дагаад баахан хүмүүс шавчтай юм байгаа.
те Дэвид за өнгөрсөн гэд бүгдэнд нь шууд арын өрөөнд юу болсон тухай бүтнээр нь хэлээд хамгийн гол нь нөгөө мангасын хөлний ч гэх юм уу одоо нэг тасарсан хэсэг байгаа даа шүү. Тэр нь одоо хүртэл тэр арын өрөөндөө байж байгаа болохоор тэрийг энэ дэлгүүрийн захиралд болон тэдний тосгоны бас хамгийн чанга залуу маягийн байкер хоёрт харуулад баталчихж байгаа юм. Даанч тэгээ өөр хүмүүст харуулж амжихаас өмнө нөгөө хөл нь уусаад хайлаад алга болчдөг. А бас нэрээ рекламны бааз гэж бичсэн байлээ. За найзуудаа ахнараа дүүнараа эгчнараа Timbark авч уугаад MacBook хожих боломжтой байгааг мэдэж гин үү ер нь даа. Энэ оны 6 сараас ахуулаад 12 сарыг дуустал Timbark маань ийм сар болгон супер шагналтай урамшуултай байгаа юм байна лээ. 6-7 сард болохоор иж бүрэн гейминг PC-ний шагналтай байсан. Тэгээд азтангууд нь шагналаа айл гизэний авцсан байлээ. Яаж энэ урамшуулалд нь оролцох вэ гэхээр ерөөсөө амар амархан дэлгүүрээс Timbark худалдаж аваад худалдаж авсан баримтаа www.timbark men руу оруулаад тэгэл болоо. Тэгээ энэ сарынхан супер шагнал нь MacBook байгаа гэсэн үг. Тэгээ дараа сараас бас шинжлэхдээ янз бүрийн супер шагналууд байгаа. Тэгээ надад нэг юм CEO-ороо Timbark авсан баримт байгаа хгүй. Энийг би шууд оруулчихъя одоо. Өөрийнхөө утасны дугаарыг оруулчин. За тэгэнгүүтээ худалдаж авсан Timbark-ийнхаа тоог оруулчин. За тэгэнгүүтээ тэр нөгөө баримтныхаа суглааны дугаарыг оруулна. Тэгээд тэр авсан баримтныхаа зургийг оруулаад тэгэл болоо. Тэгээ урамшууллынхаа хацтныг сар болгон яг одоо энд харагдаж байгаа Timbark Mongolia гэдэг Facebook page дээрээ лайв явуулаад тодруулж байгаа юм байна лээ. Тэгэхээр манайхан баримтаа бүртгүүлээд тэгээд бас энэ пэйжийн сайхан дагчихгүй юу те. За тийм байна. Тэгээд Timbark авч угаад урамшуулалд ороорой манай үзэгчдээс хацт нь тодроосоо гэж бодож байгаа шүү. 20 дахин их хаз. Timbark авсан баримтаа Timbark цэгийн сайтаар бүртгүүлээд сар бүр iPhone, MacBook, gaming PC, скутер, дугуй зэрэг олон шагналын эзэн болоорой. Дэлгэрэнгүй мэдээллийг Timbark цэгийн Гэтэ ингээ уусаа халга болчихж байгаа нь бас нэг хамаагүй дээ. Дэлгүүрийн захирал байкер хоёр манай талд орцсон байхад хүмүүсийн ихэнх нь шууд итгэжж байгаа. Гадаа байгаа юмнуудаас өөрсдөө хамгаалахын тулд дэлгүүрийн урд талын шилэн хэсгийг дэлгүүрт байсан янз бүрийн юмнуудаар бөөндөө сайхан битүүлээд хамгаалтын хан босгоод эхэллээ. Мэдээч цаа яг брендээс ахуулаад манан дунд аюултай юм байгаа гэдэгт огт итгэхгүй хэсэг бүлэг хүмүүс байгаа. За бас нэг сонин хүн гэвэл одоо энэ дарагдж байгаа Carmody гэдэг авгаа байхгүй юу? Carmody хэлж байгаагаар болохоор бурхан биднийг ингэж шийтгэж байгаа юм гэж хэлээ. Тэгээд та нар ингэж тэмцээд ямар ч нэмэр байхгүй. Тэр та нарын хэнийг ч өршөөхгүй гэж жоохон галзуу солиотой юм яриад байгаа. Одоохондоо бол хинч Carmody-гийн талд орхон байтугай бүр балаа авгаа минь зүгээр зайл энэ төр гэсэн шинжтэй л байгаа юм л та. Гэтэ явандаа өөр болно. За харж байгаарай. Тэгснээ бүр бид нар угаасаа бурханд цусан өргөл өгөх ёстой. Өнөөшин тэр дахиад мангаснуудаасаа бид нар руу явуулна энэ төр гээд дэлгүрт хамгийн л хүүхдүүдийг айлгаад тахлаа. За тэр яг уу мэдээж бас манай хэдэд өөрсдөө хамгаалах зэвсэг хэрэгтэй штэ тий. Тэгээд Дэвидийн нийлж байгаа хэд дунд байсан за бас нөгөө сая Carmody-г алгадсан манай MVP Amanda гэж эмэгтэй цөнхөндөө буутаа явж исэн юм байлээ. Нөхөр нь бие хамгаал гэж авч өгсөн юм байлээ л дээ. Groovy-ийн дундаас хамгийн сайн бууддагт нь өгөө гэдгсэн чинь Oli гэд мангар даруухан царайтай нөгөө дэлгүүрийн худалдагч маань 10 хэдэн жилийн өмнө байт буудалт гэх юм уу да. Тэгээ ямар ч байсан буугаараа улсын авраг энтер болж исэн эвгүй гар байсан болж таардаг бууг нь авж байгаа. Энэ үеэр өнөх үл итгэгч брэнд маань өөрийнхөө Groovy-г дагуулад манан руу гадагшаа гарах гээд байжээ. Тэрнээс гадна нөгөө том бөмбөгтэй байкер ах маань өөр нэг гаийн машины багажнаас буу авчрахынхаа хажуугаар хэр хол явж чадах нь үү гэдгээ харахын тулд бинээсээ олс уянгуудаа брендийн хүмүүстэй хамт гарнаа. За тэгээд шүн болох төхөөд ирсэн чинь гинэт яагаад ч юм нэг random Sally гэж худалдагч охин нөгөө баазын зэргүүдийн нэг болох Jessup гэж хоёр хувц солих өрөөнд чигтэйхэн орондоо сайтгнээд унлоо. 10 жилдээ нэг ангүйсэн юм шиг байгаа юм л да. Тэгээд уг нь бибидээ сайн байсан ч гэсэндээ яагаад ч юм болж бүтээг юм шиг байгаа. Гинэт ингээ random хоёр дүрийн харилцааг build up хийгээд эхэлнэ гэдэг чинь нэг нь үхэх гээд байна л гэсэн үг л дээ. За тэр яах вэ? Одоо өстой аймрын болгох чинь нэг юм мангар том ялаанууд ч гэх юм уу яг
юу гэдгийг сайн мэддэхгүй амар том нисдэг жомнууд, жом маягийн амтнууд майр болноороо нисч ирээд дэлгүүрийн урт талын шилэн дээр наалдаад эхэлдэг. Тэгсэн чинь бүр хамгийн гол нь эднээс ч том нэг нисдэг амтан хэд хэдээрээ хурж ирэнгүүтээ энэ ялаануудыг идэх гээд арайд илээ. Шил хаглаад ороод ирэх нь угаасаа цаг хугацааны асуудал. Тэгээд ялаануудын нэг нь өнөөх сайлыг очиж хүзүүн дээр надснаар чаваас бүр ингээд тэр хазуу усын хэсэг нь томбож томроод айгүй удаанаар айгүй ихээр тарчилж өгч байгаа нь хэлсэн штэ. Гал мал асаагаад нэг хүн шатаж матаад Оли бүр буу мууга ашиглаад бөөлөн болж тэмцснэ эцэст ашгүй яхаа өнөөдөртөө аюулгүй болж чаддаг. Тэрнээс гадна сая нэг чухал юм болдог нь нөгөө нэг ялаануудын нэг нь Кармодигийн үзүүн дээр ирээ суудаг байхгүй юу. Тэгснээ дөнгөж саяхан сайлыг хазаад алдсан ирнэ. Кармодиг хазалгүйгээр нисээд явцдаг. Энэ амт нь яг ямар амтан гэдгийг хэдүүлээ мэдэхгүй штэ. Гэтэ нэг иймэрхүү төрлийн амтад буюу одоо жишээ нь зүгий ч юм уу те нөгөө үнэн ямар ч хөдөлгөөнгүй байж ах юм бол заримдаа хаздаггүй тохиолдлууд байдаг штэ. Тийм л юм болчихж байгаа юм шиг байгаа үг нь. Гэтэ ингээд те хазахгүй явчихж байгааг нь харсан баахан хүмүүс Кармодиг онцгой үе юм байна. Энтергээд улам ихээр итгээд эхэлжлэггүй яхав төгөөлөг гэж нэ. Шүн дундын үеэр хөөх юм нөгөө галж чадсан залуу YouTube дээр ч харуулж болохооргүй амар ирэмдэг болчихсон ирнэ. Хараахан бас амьсгал хураагаагүй амьд байгаа юм байна лээ. Ядчил нь бүр ямар ч өвчин намдаагч дэлгүүрт нь байхгүйсэн болохоор бүр үнэндээ л зовж байгаа байхгүй юу. Сүүлдээ бүр намайг ингэж зовоож охоор та хэд нийлж байгаад алчхал да тэхүү Оли чамд буу байгаа үсттэй намайг буудчихал та гэд нэлээд л хэцүү байдал үүссэн байдаг. Зөвхөн энэ шатсан залууч гэлтгүү дэлгүүрт байгаа ихэнх хүмүүс яг сэтгэл зүгээр нав сунаад шантраад нэг нэгээрээ өөрсдөө алаад эхэлсэн л байлээ л дээ. Нөгөө нэг биелийг харж өгч исэн Дэвидийн таньдаг их чинь Вок юм уу юу чи нэг юм байсан баха нэг им уугаад өөрийгөө алаадгсан байлээ. Кармодиг дагаж дэмжих хүмүүс ч баг багаар нэмэгдээд эхэлсэн. Ер нь энэ дэлгүүр доторх уур амьсгал угаасаа бүр үнэхээр эвгүй дарк байгаад байгаа болохоор Дэвид нийлдэг хэдэрээ ярилцж байгаа юм л да. Хурдхан шиг эндээс зайлахгүй болвол над галзуу авгаа чинь бурханд өргөл барьц өргөн энтергээд манусыг нэг нэгээр нь шатааж алж мэдхээр байна гэд те. Ямар ч тач эхний ээлжинд хажуу талын эмийн сан руу нэг газ орж шатсан залуудаа өвчин намдагч авчирж өгчхөөд дараа нь яаж иж байгаад Дэвидийн машин руу дөхөх арга зам хайя гэж шийдэж байгаа. Дэвид угаасаа мангар том машинтай штэ те. Тэгээд өөрийнх нь хэлж байгаагаар бол 8 хүн өлхөн багтчихнаа л гэдэг л штэ. Одоо өрмөө үр дээрээ сайхан дагварл та те. Гэтэ тэрнээс өмнө мэдээж нөгөө эмийн сан руугаа ордгоороо ороод ирэх ёстой. Дэвид биелийг нөгөө Амандад төрүүлдээчингүүтээ нээлдэг хэдэрэ гарнаа. Уг нь бол айгүй айтайхан аюулгүй эмийн сан руугаа хурж чаддаг юм л та. Хамгийн гол нь аюул нь гадаа биш эмийн сан дотор байсан юм байна лээ. Мангар том биетэй аалзнууд бүр сүргээрээ эмийн санг нь дошоо уулгаад эзгэнсэн байлгүй яах вэ? Бөө хүмүүсийг тороороо боогоод эн тэнд өлгөө тавьсан байдаг. Иви чааваас та нөгөө дэлгүүр доторх цэргүүдийг командлангуудаа эмийн сан орчоод ирье гэд явсан Ахмад цагдаа залуу нь бас тэ аалзны торонд боолгуулсан байж гэдгийг нэг сони юм хэлдэг нь энэ бүхэн бидний буруу уучлаарай гэж хэлж илээ. Задгийн ингэж арай гэж нэг юм амьд үлдэж ирчээд унтаад сэрснийхэн дараа нөгөө мө Кармоди авгаа чинь бүр олон фэнүүдтэй болцсон байдгаас гадна хамгийн гол нь өнөөх үл итгэгч Жим ах мань хүртэл эмийн санд харсан юмнасаа болоод одоо трама авцсан юм уу яасан бүр фэнүүдийнх нь урд игнэн зогссон дагаа залбирцсан байж илээ галзоо. Угаасаа Дэвид нийлдэг гэдэрээ эндээс явах тухай л бодоод байгаа штэ. Тэрнээс өмнө нөгөө нэг цэрэг Жесапыг арын өрөөнд дуудаж уулзсангуудаа би Ахмадыг чинь үгийг сонссон. Энэ бүхэн бидний буруу гэж юу гэж байгаа. Танаа бааз дээр л нэг юм буруугаар эргэсэн байна. Тийм үү гэд байжсэн чинь Жим дагаад ороод ирсэн байсан байлээ. Жесапыг чирж гаргангуудаа би буруудныг олчлоо, молчлоо гэж солиороод Кармоди бүр шүүгчийн дүр тоглонгуудаа Жесапыг заамдаж мамдаад унлоо. Жесап хамаг л мэдих юмнуудаа хэлж байгаа юм л да. Манай бааз дээр эрдэмтэд нэг зэрэгэлдэх ертөнцийн хаалга нээн энтергээд юм яриад байдаг байсан. Би эннээс өөр юу ч мэдэхгүй. Би зүгээр л
тушаалын дагуу тэнд хуваарлагдаж ажиллаж исэн цэрэг хүн шүү дээ. Яагаад над руу дайраад байгаа юм? Би ямар буруутай юм гээд те. Гэхдээ ойлгомжтой л доо Кармадын угаасаа мэдрэл муутай шүү дээ. Энэ новшийн буруугаас болж бид нар бурханд шийтгүүлж байгаа юм байна. Наадхаа дахил дөрөг гэж сойлороод хөөх юм уу Джеса Бигман гидсэнд нь хутгалж мутгалангуудаа бөөнөрөө нээлж хагаад гаргаа шидчихлээ. Нэг мангаас айгүй ойрхон байсан юм шиг байгаа нь шууд шүүрээд аваад явчихдгийг умсаа амгалан болох болтугай. За маргааш өглөө боллоо. Манай эдийн явах цаг байхгүй юу? Олийн үг нь өчигдөр шин чимээгүйхэн өөрсөндөө хүнс мүнс бэлдээд бөөгнүүлээ тавьсан байсан чинь тэднийг нь Кармадын олоод нууцсан байна лээ. Юм хулгайлдаг болох нь муусан гөлгнүүд гэсэн гартаа худаг барьсан сууж илээ. Дэвид үг нь эвтэйхий ярилцах гэж үздэг юм л та. Тэгсэн чинь бүр Кармадын би бол та нарыг захир гэж бурхны томилсон элч. Эндээс хинч явахгүй. Бурхны шийтгэлийн эсрэг тэмцэн гэж байхгүй шүү. Зүхтаах гэж оролцсныхоо төлөө та нарын нэг чин дараа чинь тахил болох ёстой гэснээр бүр сугныхаа үснүүдэд тэр хүүхдийн барайд аваад ир гэж хуцж илээ. Харин тийм ээ ингээд хөөрхий тавуулаад машиндаа хурж амьд үлдэж чадчихаан улмаар Кармадын сугны үснүүдийн яг урдуур үдж байгаа юм шиг сайхан машинаа жолоодоо цааш явнаа. Ер нь бол энэ манн нь яг хаа хүртэл үргэлжилж байгааг сайн мэдэхгүй байгаа гэсэн шүү дээ манайд те. Яалтчгүй бүр нэлээл хол цар үрээтэй юм шиг байгаа. Замаараа Дэвид гэрийнхээ хажуугаар өнгөрөхдөө хөөрхий өнөөх эхнэрийнхээ цогцсыг аалзны торонд богцлуулсан байгааг олж харлаа. За бас замдаа нэг юм хэмжээг нь дүрслэхэд ч хэцүү бүр арай л том нэг амтан олж хардаг байхгүй юу. Энд ингээд манай хэдийн машин байна гэхээр одоо машинаас нь ийм хэд дахин том л болж таарж байгаа юм дээ галзоо. Тэгээ ер нь яг хэр хол явж байгаа нь сайн мэддэгдгүй л дээ. Гэтэл яадаг ч л байсан манай хэд тосгоноос гарч явангуудаа бүр бензинээ дуустал шантралгүй сайхан явдаг юм аа. Одоо угаасаа бензин дууссан цаашлах ямар ч арга зам байхгүй. Манай хэд угаасаа тэ шантрах цаг нь болж байгаагаас гадна хинэн ч тэгж амар одоо энэ амьд нэгэнд тамлуулж хэрцгийгээр алуулж өгөхийг хүсэхгүй штэ. Бөөнөрөө ерөөсөө нэгэндээ ямар нэгэн үг хэлэлгүйгээр юу хийх ёстойгоо шууд л ойлгочихж байгаа байхгүй юу. Өнөөх буунд нь ерөөсөө дөрвөн сум үлдсэн юм байна лээ. Тэгэхээр нэг азгүй нь одоо амьд үлдээд амьдтад алуулна. За харин үлдсэн дөрөв нь тайвнаар одоо амархан замаар бууны суманд алуулнаа л гэсэн үг болж таарж байгаа юм. За тэгээ энэ төгсгөл бол яалтчгүй классикл да. Ерөн зүгээр яг маш олон кино сонирхогчтой хувьд бол тэ зөвхөн аимшиг кинонуудын дунд ч гэлтгүй кино урлагийн түүхэндх бас хамгийн одоо гунигтай ч гэх юм уу, төсөөлөөгүй ч гэх юм уу, одоо трагик гэдэг чинь харамсалтай тийм амар алдартай эргэлтүүдийн төгсгөлүүдийн нэг бол мөнөөсөө мөн аав хүн тэ өөрийнхөө төрсөн хүүг өөрийнхөө гараар хөнөөчхөд үхэн гэдэгтэйгээ эвлэрсэн байж ах үедээ дахиад ерөөсөө ганц 2 хоол минут
кинод хүлээж гсэн байсан болвол бөөнөрөө амьд үлдэж болох байсан юм байна гэдгээ ухаарч байна гэдэг болвол тэ бас яалтчгүй үнэхээр амар төгсгөл л дөө. Тэгээд бичлэгнийхээ эхлэлд дуржжээсэнчлэн тэ яг их зохиолыг нь бичижсэн Стивен Кинг хүртлийн төгсгөлд нь өөрийнхөө бичсэн төгсгөлөөс ч илүү дуртай маш амар төгсгөл гэж магтжсэн гэдэг баримт бол угаасаа айгүй алдартай дөө. Тэгээд за ревюгээ одоо эхлүүлээ тэ. Ревюгээ бол шууд тодорхой хэмжээнд тэр Стивен Кингийн зохиолтой киног нь харьцуулаад эхлэе гэж бодсон. Стивен Кингийн тэр зохиол нь болохоор нэг тийм урт зохиол бол бас биш байхгүй юу? Новелла гэж хоёр тусдаа юм байгаа даа шүү дээ. Новел нь болохоор бүр яг дангаараа бүтэн ном болохуц урт зохиол. Новелла нь болохоор яг өгүүлэг гэхэд бол арай урт. Гэхдээ бүрэн одоо том зохиол гэхэд бол арай богино зохиолыг хэлж байгаа те. Тэгээ Мист болохоор ерөөсөө хувилбаруудаас шалтгаалаад 170-аас 240 хуудас үргэлжилдэг новелла баггүй юу. Тэгээ кинон ер нь бол те төгсгөлөөс бусад юмн дээр бол яг л зохиолынхоо үндсэн элементүүдийг яг таг дагдаг ч гэсэндээ мэдээч тийм богино зохиолыг кино болгож хөрвүүлж байгаа учраас янз бүрийн шин юмнууд нэмж байсан нь ойлгомжтой. Угаасаа нэлээд ялгаатай юмнууд байгаа нь ойлгомжтой. Тэгээд зохиол нь болохоор яг цэвэр Дэвидийн өнцгөөс баг нэг тийм Дэвид энэ байгаа нөхцөл байдлаа тэмдэглэж үлдээсэн тэмдэглэл шиг байдаг болвол кинон ерөөсөө тийм биш шүү дээ. Маш олон дөрүүд зэрэг гарч байгаа нөхцөл байдлаа ер нь бол дээрээс нь том цар хүрээнээс нь харж байгаа гэж хэлж болж байгаа. Тэгээ зохиол дээрний төгсгөл нь бас яаж дууссан бол гэж та нар гайхчихж магадгүй. Ерөөсөө юу ч болохгүй баг дуусчдаг байхгүй. Манайд ингээд одоо энэ машиндаа сунгуудаа яваа л байгаа те. Яг нэг юм итгэл одоо энэ манайд ингээд аврагдаж ч магадгүй, аврагдахгүй ч байж магадгүй, ер нь яаж ч магадгүй гэдэг тийм одоо ambiguous одоо ингээд бүрэн ингээд дуусаад энэ цэг юм аа гэж дуусгацсан төгсгөлгүй дуусчдаг байхгүй те. Тэгээ яг энэ төгсгөлийнхээ адилаар ерөнхийдөө бол зохиол нь арай жоохон нэг юм cosmic horror гэх юм уу те. Яг ингээд энэ мангасуудын угаасаа ингээд кинон дээр л манайд харж байгаа болохоос биш. Яг одоо зохиол дээр бол бид нар харж чадахгүй шүү дээ. Тэгэхээр хүмүүс илүү төсөөллөөрөө тэр мангасуудыг ингээд төсөөлж тэрнээсээ айдаг одоо тийм одоо мэддэхгүй байгаа зүйлээс айх айц дээр суурилсан одоо тийм зохиол байгаа. Харин Мист болохоор мэдээж одоо тэгээд мангаснуудыг харуулад байгаа те. Тэгэнгүүт ерөөсөө энэ нь муу гэсэн үг биш. Би зохиолыг яг уншижсэн болохоор зохиолынх нь тэр элемент нь тэр айлгаж байгаа элемент нь ч надад таалагдчихсэн. За бас энэ кинон дээрх мангасууд нь ч гэсэндээ надад үнэхээр бас таалагдсан. Яг айгүй эвгүй байсан. Одоо жишээ нь тэгэл тэр аалцтэй ингээ хүмүүний биеинд ингээ жижиг аалц хийцэн байгаа, алж байгаа энэ төргээд мангасууд нь тусдаа өөр онцлогуудтай. Тэгээ мангасууд нь ер нь нилээ эвгүй байсан шүү. Тэгээ одоо угаасаа хэн тэгэлтэй ингээ бүхэл бүтэн хүний нүрнээс том хэмжээний юм ялаа тэгээ хазангуудаа бүр ингээ хор ягаад шууд алчдаг юм ялаанаас айхгүй байж махавтай тийм биз дээ. Ер нь бол үнэхээр амар байсан. CGI л жоохон муу болохоос шүү дээ. Гэхдээ тэр энэ дараа ярина. За тэгээд ямар ч үсэн одоо энэ зохиолоос ялгарч байгаа юм нөгөө Дэвидийн өнцгөөс биш олон хүний өнцгтөрөөс гээд байгаа шүү дээ. Тэгээ яг энэ дээрээс юу ярих гээд байна гэхээр тэрийгээ дагаад угаасаа сул юмнууд айгүй их дагаад ирнэ. Ганц бүрийн хэмжээний киноны хугацаанд ингээ хангалттай сайн хөгжүүлэх баг боломжгүй хэтэрхий олон дөрүүдтэй болохоор угаасаа их дөрүүд нь бүр яг тэ одоо хүнж гэж харахад хэцүү амьд үлдчихээсэ гэж дэмжиж санаа зовход ч хэцүү хэтэрхий юм хөндөй хоосон дөрүүд айгүй олноороо байгаа. Яг үндсэн илэрхийлээд байгаа агуулах гээд байгаа санаа тим нь болохоор тэ тэр манан дундах мангаснууд гэхээсээ илүүтэй нийгэм доторх хүмүүсийг хамгаалдаг юм хууль дүрмүүд байхгүй болчих юм бол хүмүүс яаж хувирдаг вэ? Яаж араатналаг болдог вэ гэх талдаа одоо хүмүүсийн хоорондох драма, human drama байгаад байгаа хэрнээ тэр хүмүүсийг яг ингээ гоё бүтэн explore хийх хугацаагүй байгаад байгаа болохоор одоо угаасаа хэцүү л байгаа юм л да. Энэ дөрүүдээ яг гоё ингээ мэдэрч чадахгүй тэ. Тэгээд одоо Frank Darabont бол дараа нь яг энэ үндсэн санаагаа Walking Dead дээр яг гоё хэрэгжүүлдэн штэ. Угаасаа маш олон дөрүүдтэй. Тэгээд зомбитэй ертөнцид өрнж байгаа л болохоос биш зомбинуудын тухай биш тэр ертөнцид нь амьд үлдэх гэж тэмцэж байгаа хүмүүсийн л тухай бас human drama штэ. Угаасаа яг бүрийн хэмжээний кино биш бүр бүхэл бүтэн асар олон сизонтэй цуврал учраас дөрүүд дээр хангалттай хөгжүүлэлт хийхээс гадна ерөн зүгээр энэ дөрүүдтэйгээ ингээ нэг юм цаг нөхцөөх цаг зарцуулах ингээ хугацаа айгүй их байгаад байгаа. Яг л тэрний дагуу Мист дээр хэрвээ яг энэ яг ингээ те бүрийн хэмжээний кино биш цуврал байсан бол ихэнх юмнууд нь яг гоё дотортой мэдрэгдэх гээд байна да гэсэн юмнууд амар их байгаа юм л та. Одоо жишээ нь тэр нөгөө гинэтл нэг 2-4 танилцуулснаа шууд хэдхэн минутын дараа эмэгтэй нүгчж байгаа хэсэг дээр бол одоо дотортой орохгүй байгаа байхгүй. Би одоо энэ дэр гуниглах хэвээр юм уу те. Энэ хоёр нэг хэн чинь тэгээ одоо ганц үнсэлцэж байгааг нь харчаал үхэл дээр нь гуниглах нь ч бас хаашаа юм. Тэгээд одоо жишээ нь те Walking Dead дээр манай Glenn үхэж байгаа штэ. Яагаад хүнд тусч байгаа вэ гэхээр Manus Glenn-тэй айгүй урт хугацаа
цаг өнгөрөөцсөн байхгүй те. Энэ Клэнийг ерөөсөө одоо яг үхэл нь угаасаа амар л да. Гэхдээ одоо жишээ нь те дөнгөж танилцуулснаа ингээ хэдхэн минутын дараа Клэн ингээ үхэж байгааг харах юм бол хизээч яг ингээд жинхэнэ одоо Walking Dead дээрх Клэн үхэж байгаа юм шиг тийм мэдрэмж манайс угаасаа төрөхгүй шүү дээ. За тэр одоо хос хоёр ч одоо яа гэх одоо манай гол дүр дээр ч гэсэндээ ингээ төгсгөлийн хүүгээ алддаг л жоохон доторлж орж байгаагаас бусдаар ингээд эхнэрийнхээ цогцсыг хараад гашуудж машуудж байгаа дээр нь бүр юу ч мэдрэгдэхгүй угаасаа эхнэрийг нь киноны эхлэл тайлтал гарсан шүү дээ. Тэгснээс хамгийн тэнэг нь ингээд дэлгүүрт гацснаасаа хойш эхнэрийнхээ тухай ганц үгч дурдаагүй энэ хөр нэрнгээсээ бүр эхнэртээ ерөөсөө санаа зовж байгаа шинж байгаагүй зэ. Тэгснээ бас ийм нөхцөлд тийм амар одоо кармуудын мэдрэл авгаануудын дунд ингээд ийм амар газар ингээд байж иж хүүдээ санаа зовоод байн хүүгээ ингээд өөртөөгөө ойрхон байлгадгүй юм уу? Би л ирээдүйд болчоод те одоо хүүтэйгээ хамт ийм нөхцөлд ороод тэгснээ бас кармуудын нэг юм мэдрэл галзуу солиотой юмнууд ойрхон байгаад цагт бол хизээч хүүгээ ингээд өөр хүнд үлдээчээд ийш тийш явж чадахгүй шүү дээ. Угаас та нар чадахгүй бах. Гэх мэдчлэн зүгээр яг ингээд нэг юм киноныхоо хугацаанд киноныхоо цагт ингээд хязгаарлагдснаасаа болоод яг ингээд дөрүүдээ яг нэг юм гоё хүн шиг мэдрүүлж дөрүүдээ яг гоё ингээд нэг юм хангалттай explore хийгээгүй нэг иймэрхүү элементүүд зөндөө байгаа. Телевизийн зураг байсан бол яг гоё шаах байжээ л гэдэг байгаа шүү дээ. Ер нь бол те тэр кармодич гэсэндээ үнэхээр ингээд дургу үргэж чадж байгаа дэлгэцээ нэвтэлж ороод боогоод алчмаар эсрэгдлийн дүр байгаад байгаа ирнэ. Ерөөсөө яг ингээд хангалттай цаг зарцуулагдаагүйгээсээ шалтгаалаад нэг тийм одоо ямар ч нюанс байхгүй ямар ч ингээд хоёр өнцгөр харах боломжгүй зүгээр л яг бүрэн чөтгөрлөг бичигдсэн нэг тийм эсрэгдлийн нэг юм сайн айгу сонир дүр байгаа. Гоё ишлэл дүрдээ л та те. Зохиолч Нэнси Крейси үг заяа. Эсрэг дүрийнхээ үзэл бодол үйлдэлийн цаадах шалтгааныг үзүүлснээр тухайн дүр илүү бодтой үнэмшилтэй болдгоо гэдэг код байгаа. Өөрийнх нь талд үзэгчд орж бүр ингээд ойлгож болохоор эсрэг дүрүүд л ер нь хамгийн сайн эсрэг дүрүүд байх тохиолдлууд айгүй их угаасаа байдаг шүү дээ. Густаво Фрэнк те би бол Густаво Фрэнкийн талд байдгийг шүү гэж аахгүй. За Killmonger тэгээ Thanos гэдэг ер нь өөр зөндөө байгаа л та. Тэгэнгүүт энэ Carmody болохоор үнэхээр яг дургу үргэж чадж байгаа эсрэг дүр мөнч гэсэндээ арай л яг ингээд нэг юм төрөний хэлсэнчлэн nuance байхгүй зүгээр энэ дур угаасаа чөтгөр юм аа. Тэгэл ойлго байгаагаар нүлээгээд ав гэж байгаа юм шиг нэг юм хоосон жоохон хүндий сонирхолгүй талдаа жоохон зүгээр л юм галзуу авгаа байгаад байгаа нь ерөөсөө яг одоо бичигдсэнээсээ гэхээсээ илүүтэй бас л яг энэ эмэгтэй дээр ингээд хангалттай цаг зарцуулагдаагүй энэ дүрийн одоо тэ зохиол дээр ингээ хангалттай цаг зарцуулагдах боломж байгаагүй гэдгээс шалтгаалаад байгаа юм санагдаж байгаа. За окей тэгэнгүүтээ яг фильм мейкинг талаасаа гэх юм бол нэг баримт өртөхөд тэ энэ кино маань айгүй бага төсвөөр бүтсэн кино байхгүй. Тухайн үеийн $30 сая буюу ерөөдөө заавс нэг иймэрхүү юм хүнд хийцтэй мангаснууд энтертэй юм sci-fi CGI ихтэй хоррор кинонд бол маш бага төсвөтэй кино. Тэгээд тэрэн дэш тохируулаад Франк Дарабонт зураг авалтынхаа багаар яг бүрийн хэмжээний киноны том баг энтер гэхээсээ илүүтэй телевизийн цуврал дээр ажилладаг зураглаачийн одоо тийм багийнхныг багтаа сонгосон байгаа юм л та. Телевизийн цувралууд угаасаа амар шахуу хуваараар олон сценүүд авдаг, хурдан ажиллаа урагшлуулах шаардлагатай гэдэг онцлогтой болохоор хурдан ажиллаж чадах хүмүүсийг сонгосон л тэр байгаа нэ. Тэр нь ч гэсэн угаасаа мэдрэгддэг. Тэгээд одоо handheld shot-ууд буюу одоо хөдөлгөөнтэй зүгээр одоо ингээ гар дээрээс авцсан shot-ууд мангар олонтой та нараас харсан шүү дээ. Зарим хэсгүүд дээр бол бүр яг юм cinematic кино үзээд байгаа биш. Зүгээр нэг юм телевизийн цуврал үзээд байгаа юм шиг мэдрэмж угаасаа өгөхүүц юмнууд айгу олноороо төсөв багтаа гэдэг дээр нь бас одоо тэр мангаснуудын CGI энтрийн чанараас харагдчихл байгаа юм л та. 2007 онд Hollywood-ийн CGI ер нь нэг иймэрхүү муу байгаагүй шүү дээ. Бүгэл бүтэн өнөөхтэй Iron Man, Caribbean тэнгисийн дээрэмчтэй одоо нөгөө дүрийн нэрийг марцлаа. Энэ дүр байгаа шүү дээ. Ер нь бол тийм иймэрхүү маш ингээд лаг харагдаг CGI-тэй кинонууд зөндөө олон байсан үе. Тэгээд ийм байхад одоо Mist-ийн CGI бол яалтчгүй ингээ харьцуулагдахад амар муу бүр нэг юм 90-ад оны CGI үзэж байгаа юм шиг л болох харагдаж байгаа. Тэгээ угаасаа тэрийгэж Frank Darabont хэлсэн л байдаг л та. Ингээ төсөв нь өөрөө тийм байсан юм аа гэдэг. Тэгээ би дөрөв хэлсэн шүү дээ. Мангаснууд нь амар байсан. CGI нь муу байсан ч гэсэндээ мангаснуудынх нь яг өөрсдийнх нь одоо юм дизайн, өөрсдийнх нь концептууд нь бол угаасаа үнэхээр эвгүй байсан. Амар сэжигэн байсан. Үнэхээр амар айлгаж чадчихсан. Гэтэ ингээд төсвөндөө за бас тэгээ яг ингээд миний ерөнхий ярих гэдэг утгыг ер нь ойлгож байгаа юм шүү дээ. Ингээд төсөв нь бага байснаасаа шалтгаалаад тэгээд нэлээд олон юм дээр нэг юм жоохон
хямдхан харагдах тохиолдлууд байснаас гадна угаасаа амар олон дөрүүдтэй яг ингээд цуврал байж ингээд удаан explore хийх ёстой санааг нэг юм хитрхи яг ингээд нэг одоо 2 цагийн урттай кино 2 цагийн урттай кинонд багтаахснаасаа болоод нэг юм жоохон өөгч биш булчирхаач биш байгаа элементүүд зөндөө байгаад байгаа. Тэгээ яг сая бол зүгээр л яг таалагддаг юмнуудыг хөвчлэн ярьчлаа л да. Гэтэ яг таалагддаг юмнууд бол бас зөндөө байгаа. Тэгээд дуртай би гэж угаасаа хэлжсэн шүү дээ. Угаасаа багада би нэг одоо хийдэж үзсэн мэдгүй багада угаасаа үзэх амар дуртай байсан. Мэдээ сайн юмнууд зөндөө байгаа. Тэгээд яг жишээ нь тэр нөгөө нэг shaky camera, handheld camera гэдэг байгаа шүү дээ. Тэр нь угаасаа яг цаанаасаа яг юм хямдхан шийдсэн шийдэл юм шиг боловч яг кинонд зогцоод байгаа гэх юм уу. Ягаад тэгэхээр те яг үзэгчд энэ хүмүүстэй хамт энэ дотор ингээд нэг юм сандраад яг ингээд дотор нь байгаад байгаа юм шиг мэдрэмжийг өгч чадж байгаа те. Гэх мэтчлэн бас яг нэг юм хямдхан шийдсэн юмнууд нь яг нэг юм муугаар шийдэгдсэн муу шийдэл болсон юмнууд биш. Эсвэргээрээ баг илүү сайн шийдэл, илүү кинонд тохирсон шийдэл болсон юмнууд зөндөө байгаа. Тэгээ CGI-ийн хувьд гэх юм бол Frank Darabont угаасаа анханасаа энэ киногоо хар цагаан өнгөөр харагддаг, хар цагаанаар хий гэж ярьж исэн юм байлээ. Угаасаа тийм одоо зоригтой байсан юм байлээ. Тэгээ тийм болохоор бас те хар цагаан байсан бол одоо энэ CGI мангаснууд нь ийм амар илт харагдахгүй байхгүй. Угаасаа өнгө нь хаагдчих чинь хамаагүй одоо ингээ харахад CGI-ийн ингээ муу гэдгийг мэдрэхэд хэцүү болчихно те. Тэгээ угаасаа яг мен ч одоо ингээ нэг юм short film энэ төр хийж үзээл тэгэнгүүт тэгэл яалтчгүй ингээ нэг жоохон муу болсон шийдлүүд яг үнэндээ муу гэдгийг тухайн одоо хийж байгаа хүн мэдж байгаа ч гэсэндээ яалтчгүй тэрнээс өөр аргагүй байгаа юмнууд зөндөө байдаг л багхгүй. Одоо жишээ нь тэр нөгөө нэг хүүгээ хаяа яваад ийн гэдэг байгаа шүү дээ Дэвид. Тэгэнгүүт энэ нь бас яг ингээ зохиолтойгоо гэхээсээ илүүтэй зүгээр яг юм нөгөө зураг авалттай холбоотой бас асуудал байгаад байгаа. Одоо жишээ нь Холливуудад болохоор нөгөө нэг жоохон хүүхдүүдийг жоохон хүүхэд жүжигчдийг урт цагаар ажилуулж болдоггүй. Тэгээ тийм болохоор яадаг вэ гэхээр яг юм тодорхой хэмжээнд ажилуулчаад амрааж авах ёстой гэд маш юм ингээд юм хязгаартай цагаар ажилуулдаг. Тэгээ тийм болохоор одоо Дэвид ингээл байнгын хүүгээ ингээд тэрэл яваад ивэл тэр хүүхдийг ингээд ажилуулж чадахгүй шүү дээ. Тэгэхээр яг ингээд тухайн хүүхдийн ажиллах цагт нь тааруулаад яг одоо ингээд цаанаас нь л ингээд шийдсэн тийм шийдэл байгаад байгаа ч гэх юм уу. Тэгээд ер нь нэг тиймэрхүү. Тийм байна. Тэгээд угаасаа энэ кино бол надад угаасаа таалагддаг. Сул юмнууд байгаа ч гэсэндээ би сайн юмнуудын бас маш сайн юмнууд байгаа гэж үзэж байгаа учраас тэгээ угаасаа бас яалтчгүй дуртай учраас 10-аас 8 оноо өгж байна. За тийм байна да. Тэгээ өнөөдөр мэмжлэгийн дөрөд өндөрлж जैन. Тэгээд энэ бичлэгэн дээр бас овоо их цаг зарцуулчлаа. Ярих юм ихтэй одоо жишээ энэ чи бүхэл бүтэн Frank Darabont-ийн кино тий. Тэгэнгүүт судлах юм ихтэй ийм юм байнгут би ингээд татгалзаж чадахгүй байгаад идэг байхгүй. Одоо нэг судалгаагаа үргэлжлүүлж хийгээд илүү ингээд үзий мэдээлэл оруулахын тулд тий. Тэрнээсээ татгалзаж чадахгүй байгаад идэг. Яг гоо зүгээр би ингээд өөрийнхөө амрыг бодоол ингээд амар энгийн юм хийж болно л. Ер нь би өөрийнхөө амрыг бодвол энэ төгсгөлд нь ревю ч хийхгүй явж болно л та тий. Тэгтээ нэг ийм үг байдэн шүү дээ. Яг ингээд одоо чи ингээд авж байгаа цалингаасаа илүү хэмжээнд одоо өөр илүү ингээд чамаас илүү их цалин авдаг хүн шиг хөдөлмөрлөх юм бол ирээдүйд чи ингээд хийж байгаа ажилласаа илүү ингээд хүртэх ирэхгүй хэмжээний их цалингаа авдаг болно ирээдүйд гэдэг нэг тийм байгаа шүү дээ. Өөртөө амраар ингээд явхаасаа илүүтэй аль болох хөдөлмөрч байх гал аль болох хичээх гэж хичээдэг юм да. Тэгээд бичлэгийн төгсгөл чи ягаад нэг иймэрхүү ингээд заримдаа нэг иймэрхүү юм яриа. Тэг өмнөх бичлэгнүүд дээр заримдаа бол мэ чинь бүр ингээд нэг юм сэтгэл зүйн асуудал ярьдэн шүү дээ. Яагаад яриад идэг гэхээр ерөөсөө ингээд шалчхандах гэдэг биш байхгүй. Зүгээр л би өмнө нь нэг анард данк ахын нэмжлэг үзчихсэн байхгүй. Тэрэн дээр бас яг нэг иймэрхүү сэтгэл зүйн асуудал энэ төр айгу нээлттэй яриад тэгээд тухайн үеийн сэтгэл зүйн асуудал энэ төр нээлттэй айгу яриад тэгээд Мариогийн нэг тоглоом тоглож исэн гэсэн баха. Тэргээ дуусгачаад амар гоё ингээд 50 мэдрэмж авч исэн. Нэг юм ингээд нэг гоё мэдрэмж авч исэн энэ. Тэр бичлэгийг үзээ. Тэр бичлэгийг би ерөөсөө мартдаггүй. Надаа ингээд юу гэх миний ингээд үздэг ютубер те миний ингээд амар айдолдож хардаг хүн бас л хүн юм байна штэ. Бас л яг надтай адилхан ингээд сэтгэл зүйн асуудалтай юм байна штэ. Гэдэг мэдрэмжийг би тухайн үед авч исэн. Тэгээд юу гэх тэр надад амар гоё байсан байхгүй би ингээд би ганцаараа биш юм байна шүү. Окей нэг юм нэг юм ганцаараа нэг юм зовоод байгаа мэдрэмж авахгүй байсан ч юм уу. Юу гэмдэ тэгэнгүүт би одоо яг энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүс дунд одоо юу гэмдэ хүний нутагт
нөх олон найзгүй ганцаардаад байж байгаа эсвэл заавал хүний нутагт шилтгэн Монголда байгаа ч гэсэндээ Улаанбаатарта байгаа ч гэсэндээ хэцүү байгаа ингээ мөрөөдөж байгаа юмныхаа төлөө ямар байгаа ч гэсэндээ хэцүү байгаа ч юм уу тиймэрхүү хүмүүс байгаа гэдгийг мэддэг байхгүй тий тэгээд тиймэрхүү хүмүүс л одоо ингээ сонсон болвол одоо тий ганцаараа биш шүү гэдэг мэдрэмж авах байх та ядаж ганц хүн ядаж хоёр хүн за ядаж гурван тийм болохоор л ерөнхийдөө ярмаар байгаад байдаг тий тэгээ угаасаа би зүгээр нэг тийм ингээд зохиолын интеллектний заанал байдаг нэг юм одоо сэтгүүлч биш шүү дээ би чинь хүн байхгүй тий та эдийн нэг найз дундын найз гэх юм одоо юу гэх юм тий одоо манай үзэгчдийнхээ дундын найз нь ингээ хаяасаа уулзаад ингээд хүн байдаг тий хүн түү хүн you know so чи ганцаараа биш хизээч ганцаараа байхгүй тэгээд угаасаа одоо байгаа асуудлаа чи даваал гарна за юу за тийм байна өөр юу ярих вэ те өнөөдөр энэ бичлэгийн дөрөв өндөрлж байна хэдүүлээ дараачихаа бичлэгээр тунгуудахгүй уулзгалахаар төвчээртэй цагаан үлээж байгаарай хааштай шүү за сайхан амраарай гой зүтлээрээ